Сайн байцгаана уу хүнд үзэгчдээ. Өнөөдөр де факто ярилцлагаар Монгол улсын хөдөлмөрийн зах зээл, түүний бэлтгэл, тэнд ялангуяа ихтэй сургуулиудын түвшинд ямар бэлтгэл явагдаж байгаа, цаг үеийн ямар өөрчлөлт, шинжилт болж байгаа, тэрэнд бид яаж дахин зохисож байгаа тухай ярилцахаар санхүү эдийн засгийн их сургуулийн шинэ бизнес эрхлэлтийн асуудал хариуцсан профессор, доктор Ганбаатрин Батхуйгтай ярилцах гэж байна. Ганбаатрин Батхуйг санхүү эдийн засгийн их сургуулийн дэд профессор, доктор. Австралийн Гриффитийн их сургуульд докторийн зэрэг хамгаалсан. Entrepreneurship ба инновацийн салбарын Монголын анхны доктор. Тэрээр докторийн судалгааны ажлын хүрээнд entrepreneurship-ийн академик судалгаа болон практик энтерпренерүүдэд зориулан бүтээгдэхүүний инновацийг хэмжих шин загвар санал болгосон. Entrepreneurship болон инновацийн чиглэлээр өндөр импакт фактор бүхий эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд бүтээлээ хэвлүүлэхээс гадна 2019 онд анх удаа entrepreneurship ба инновацийн чиглэлээр мастерын зэрэг олгох хөтөлбөр хөгжүүлж нэвтрүүлэн амжилттай хэрэгжүүлсэн. King Tower Apartment Belg улсын Rainiers брендийн шилэн фасадтай оршин суугчдад зориулсан 5 тухтай орчин бүрдүүлсэн цэлгэр уужим орон зай бүхий 60-аас 154 м2 2-оос 5 өрөөний сонголттой орон сууцнаас төлбөрийн таатай нөхцлөөр худалдан авах боломжтой. King Tower Apartment 6 дугаар ээлжийн орон сууцнда та бүхнийг урьж байна. За сайн байна уу та? Аминаа. Хоёулаа юуны өмнө Монгол улсын хөдөлмөрийн зах зээлийн тухай нэлээд дэлгэрэнгүй ярмаар байна. Одоо хөдөлмөрийн эрхлэлт ямар түвшинд байна? Тэгээ яхаараа одоо ингээд энэ олон хүмүүс Солонгос явж ажиллах гээд виз өгчих юм бол тэгээд Улаанбаатарын төвжир шийдэгдчих болтой. Тийм хэмжээнд байгаа байхгүй. Тэгээ угаасаа энэ улс орны хувьд бид нар энэ эдийн засгийнхаа салбар эдийн засгийн загварт нөхцөл тохирсон гэж боловсон хүчний яаж бэлтгэх гэх мэтэр ийм макро хэмжээнд үзэх юм бол маш их том асуудлууд байна. Та одоо энэ олон жилийн чиглэлээр ажиллаж байгаа профессорын хувьд ер нь одоо санхүү эдийн засгийн сургууль дээр ийм судалгаа юм нэлээд хийгдсэн байгаа. Тэгээд энэ бүхэнд үндэслээ та ер нь Монгол улсын хөдөлмөрийн зах зээл өнөөдөр ямар байна, ямар байх ёстой юм бэ гэдэг да. Баярлалаа. Тэгээд ерөнхийдөө нэг юм манайгийн одоогийн хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдал одоо нэг иймэрхүү ингээд судлаачтай ийм нөхцөл байдал үүсэж байгаа. 2030 оноос хойш юу нь хөдөлмөрийн зах зээл дээр ингээд маш том өөрчлөлт гарах. Бүр ингээд бүтэн том нэг эргэлт гарах ийм нөхцөл байдал үүсчээд байна. Тэгээ одоо бол манай нөхцөл бодлого яг ингээд хөдөлмөрийн зах зээл маань хэвэндээ одоо том өөрчлөлт байхгүй. Тэр талын нэг өөрчлөлт юм ингээд мэдрэгдээгүй явж байна. Тэгээ олон улсад бол ерөнхийдөө 2030 оноос бол энэ хөдөлмөрийн зах зээл гэдэг юм чи үнцээр өөрчлөх гэдэг шүү. Уламжлалт, ур чадваруудаа уламжилт мэрэгчлэлтэнгүүд за энэ болгонууд бүр ингээд ихэнх нь байхгүй болоод зарим нь нэгдээд, нийлээд, шин мэрэгчлүүд гарч ирээд энэ дээр ингээд нэг юм маш том одоо disruption гэж ярьдаг бүр тийм үнцээр өөрчлөгдөх юм нөхцөл байдал одоо үүсгэхэд бэлэн болж байна гэдэг юм гараад эхэлсэн. Тэгээ гол шалтгаан нь бол ерөнхийдөө нэг AI-тай холбоотой, хэмэл оюун ухаан нэвтэрж байгаатай холбоотойгоор ийм үүсэж байгаа. Тэгээд сая түрүүн босноо нэг эдийн засгийн форум дээр хүртэл энийг бас гол асуудал болгож ингэж тавьсан байгаа. Тэгээ энэ жил одоо эсэж байгаа жишээлбэл ихтэй зургуудад эсэж байгаа хүмүүс чи яг 2030 он гэхэд хөдөлмөрийн зах зээлийн руу нэвтрэх юм хүмүүс болно. Тэгэхээр тэр том өөрчлөлтөнд үнэхээр одоо тэд нар бэлэн байгаа юу те манай энэ сургуулиуд их төвшөнд нь бэлдэж байгаа юу? Тэр том өөрчлөлт ингээд гинтийн өөрчлөлт гараад ирэхээр нөгөө хүмүүс маань өөрөө хэр одоо хүлээж авах вэ гэдэг ийм нөхцөл байдал бас ингээ үүсгэхээс аргагүй болцсон байгаа. Тэгээ гол ерөөхдөө нэг юм энэ нэг ийм юм байлээ. Ингээ дэлхийн ер нь ингээ түүхэнд байгааг одоо нэг дараагийн нэг том инновацийн нэг том өөрчлөлтөөс болж ийм одоо AI ингээд хөдөлмөрийн засал рүүгээ орцсон. Хэмэл оюун ухаан чинь нэвтрээд маш олон сая ажлын байрууд байхгүй болоод тэгээд зарим нь болохоор цоошин байрын байрууд гарч ирээд ингээ явчихж байгаа. Тэгээд гол нь нөгөө байхгүй болж байгаа ажлын байрууд маань AI орлогдоод ингээд нэг явах юм хандлага гарцсан. Нөгөө нэг байж байгаанууд нь бас дахиад арай өөр шинэ хэлбэрээр зохион байгуулагдах ийм одоо байдал үүсчихэж байгаа учраас бас нэлээ нэг тийм том өөрчлөлтүүд хэрэгтэй болоод байгаа. За тэгвэл хоёлаа одоогоос 6 жилийн дараа
энэ AI ч өөрөө харьцангуй шин. Тэгсэн мөртлөө бид нарын амьдралд бид нарын юу яаж хийж байгаад бол маш хурдан өөрчлөлт авч ирж байна. Дахин энэ дасан зохицохгүй бол маргааш ажилгүй болох, орлогогүй болох ийм бодит байдал тулгарчлаа шүү дээ. Жишээлбэл одоо ингээд бүх төрлийн орчуулгын ажил байна. Бүх төрлийн текст бичих ажил байна. Одоо ингээд судалгааны ажлууд байна. Тэгээ Google интерьер бол бид нэр маш олон хариулт авдаг бол AI-гаар яг товчхон тодорхой ганц хариулт авч байна шүү дээ. Гэхдээ тэр нөх хүн биш учраас тэр яаж яваа гэдгийг та өөрөө удирдахгүй тэр хүн юу ч хийж магадгүй болчихно шүү дээ. За буюу одоогоос өнөөдрийн залуучууд ихтэй сургуульд ороод бөөн баяртай одоо ингээд 5 жилийн дараа үзүүлээд өгнө гэж орхоно шүү дээ. Гэтэл нөгөө үзүүлээд өгөх ажил маань алга болцсон байх магадлал. Тийм эсвэл бас Монголоо. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр зэрэг дэлхийд даяараа ихтэй сургуулиуд бүх шатны боловсрол юм шиг байна. Ялангуяа ихтэй сургуулийн дараа шууд ажилд ордог учраас энэ хүмүүс чинь ямар энэ өөрчлөлтөнд бид бэлнэ үү? Ихтэй сургуулиуд өөрсдөө энэ бэлтгэлээ хангаж ийн үгүй юу? Энэ ер нь Монголд маань ер нь юу болж байна? Ихтэй сургуулийн төвшин та нар юу хийж байна? Харин тэ нэг ийм юм байлаа. Ерөөдөө бас ингээд эхлээд ихтэй сургуулиудын юу орохоос өмнө яг энэ AI ямар байдлаар ингээд орж ирээд байгаа юм бэ гэхээр ингээд эхлээд ингээд одоо манайхан ч нэг юм байдаг ш нөгөө профайл зураг нэг юм анимашн болгодог ч юм уу эсвэл ийм шүлэг мүлэг бичүүлээл хүмүүс ингээд нэг юм single task-ыг ашигладаг те сколинг маркетингийн төлөвөө бичүүлдэг ч юм уу эсвэл одоо бизнес төлөвлөлт хийлгдэг ч юм уу ийм байдлаар ингээд явдаг. Тэр нэг ийм тухайн хүн ингээд нэг юм ажлаа хөнгөвчлөх маягаар AI-г ашиглаж байгаа тохиолдолд том хэмжээний тийм өөрчлөлтүүд бол нэг бий болдгоо юм байна. Энэ бол зөвхөн хувь хүн өөрийнхөө продуктивитийг сайжруулж байгаа, тийм бүтээмжийг сайжруулж байгаа гэсэн. Хизээ энэ ингээд амар том масс өөрчлөлт одоо энэ 30 онд одоо төгсөж байгаа хүмүүсийн хувьд нөхцөл байдал хизээ өөрчлөгдөх юм том хэмжээнд хүрд юм байхээр компаниуд маань энэ нөхцлөдлийг хараад бизнес процессоо дахиад restructure хийгээд дахиад архитектурыг өөрчлөөд ийм технологийн боломж байгаа тохиолдолд манай нөгөө нэг үн цэн бүтээж байгаа гинжи хэлхээнд яаж өөрчлөлт, яаж хэмнэж, яаж хурцсаж болох уу гэд компаниуд маань энэ structure-ыг бүтэн өөрчлөх ийм процессууд одоо дэлхийд яваад эхэлсэн. Тэрнээс болоод одоо масс ийм ажилтгууд л гарч ирж байгаа. Тэрнээс одоо юу гэх юм ChatGPT гарцсан болохоор 5 маркетинг менежертээс юм чи одоо 3 хэлгүй 2 байна гэдэг утгаар биш. Компани бүр процесс нь өөрөөр хэлэх юм бол AI-ийн нэг програм биш. Энэ AI-ийн процесс чи өөрөө бизнес процессыг өөрчлөөд тэрний үндсэн дээр бизнес маань илүү хялбархан явдаг, илүү бүтцэн өөрчлөгдсөн гот нөгөө өмнө ажилтдаг байсан ажлын байрч хэрэггүй болох ийм процесс. Ер нь Монголын бүх компани бизнесийн процессыг дэлхийг дагаад харин бүтцийг нь өөрчлөх дараа л тий цоошноор эргэж харах тийм процесс эхэлжтэй гэсэн үг. Сая би бүр ингээд сая энэ 100 бас манай том групп компани яг нэрийг нэлэхгүй тэдний хол жишээл ингэж явах яг AI-тай хоолойтой бид бэлтгэл хийж байна. Бид нар тэгээд хаана нэг автомашн хаана одоо хэмэл оюухан орж ирэх боломжтой байна гэдэг бид судлах гад бизнес процесс чанга зураглалыг хийгээд тэрнтэй холбоотойгоо дахиж бүтцчлүүлэхдээ архитекторын дахиж хийх ийм юм хийж байна гэдэг. Ингэн гэдэг чинь л нөгөө процесс чинь тэр чигээр өөрчлөгдөнө. Тэгэхээр энэ чинь яг тийм хувь хүний асуудал чинь процесс өөрчлөгдөн гот чинь урд нэг юм одоо дата анализ гэдэг хүнээр дамждаг байсан бол одоо шууд хурал дээр л лайв нөгөө бүх ямар хамаарлууд ямар хүчин зүйлүүдийн хоорондоо гэдгийг зүгээр л шууд харж эхэлж болдог. Иймэрхүү нөхцөл байдлууд үүсээд эхэлдэг ч юм уу тийм. Бүх салбарт эмнэлгийн салбарт гэхэд тэр нэг эмч таныг үзээд хамаг шинжилгээг чинь үзээд нэг үг хэлнэ тийм үү. Гэтэл AI буюу дэлхийн бүх эмч нар нийлж байгаа танд нэг үг хэлэхээр аль нь оновчтой байх гэдэг нь ойлгомжтой шүү тийм үү. Гэхдээ яг тийм биш үгүй юу гэдэг тэртээ манай эмч нь бас хэлнэ хажуугаар тийм. Эмч нь энэ нэг юм tools маягаар ашиглаад байгаа. Тэгэхээр чи эмнэлэг дээр ер нь бол энд нөлөөлөхгүй салбар гэж алга болчихлоо шүү. Хүн байгаа салбарт л бүгдээрээ өөр болно. Харин тийм. Ерөнхийдөө ингээд нэг юм одоо ингээд ер нь бас хүмүүс ингэж яриад одоо айгу од бид ч ингээд 4 том нөгөө ажил дээр хувьсгалд амжсан эднэрийн хамгийн том одоо нөлөөтэй энэ AI болох гэдэг байна. Тэгээ бидний бүх харилцаа амьдралыг нөгөө нэг цахилгаан одоо 130 40 жилийн анх цахилгаан гэрчим гэж орж ирээд бидний энэ амьдралын хэмнэл бизнесийн бүх юмыг үнцээр нь өөрчилсөн шиг одоо нэг юм болох гэдэг. Тэгээд зүгээр би нэг ингээ харж байгаа маань компаниуд аль хэдийн ингээд процессын өөрчлөлтөнд ороод ингээ эхэлсэн байдаг. Гэтэл одоо ихтэй сургуульчин бол бас хамгийн энэ урт нь явж явах хэрэгтэй газар бод.
Тэгээ тэд нар маань одоо яг юу хийж байна? Яг энэ дээр ингээ бэлэн байна уу гэдэг асуудал бас ингээ харагдаад байна. За та миний асуултыг тавьчлаа. За ямар вэ? Харин тийм. Тэгвэл би ингээд нөгөө яг 130-ыг 100 мянга гэдэг юу дуулцахад компаниудын чинь алидийн хөдөлд ороод эхэлсэн байдал. Би тэгээ дотор ингээ бодож байгаа. За манайхан чинь тэгвэл одоо яаж байгаа вэ? Эдгээр чинь ингээ процесс нь өөрчлөлт ороод ирэхээр нөгөө уламжлалт нэг юм хэлбэрүүдийн мэрэгчлэлтэнгүүд маань өөрөө энд төсчүүлж чадах юм уу, энд байх юм уу гэдэг асуудлууд ингээ үүсээд. Тэгээ нэг харангуут нэг юм ингээд нэг захиралгаан анх нээгдээд масс хэрэглээнд орохоос өмнөх барилгааны үйлдвэр шиг байгаад байгаа байхгүй. Одоо манай энэ тэгээд бос улсын салбар ингээл яг голдон байдаг болохоор ч харахаа те. Яг ингээл сая одоо ингээл хөтөлбөрүүд энэ төр зарлагдаад харангууд том юм зарчмын өөрчлөлтүүд байхгүй. Нөгөө нэг 2030 оны одоо мэрэгчлэлтэн бэлтэж байгаа тэр хандлагууд руу бас хангалттай орж чадаагүй ч юм уу те. Нэг ийм юмнууд ингээл нэг харагдаад нэг юм байгаад байгаа. Тэгэхээр бас том өөрчлөлт хийгээд ингээ явахгүй бол одоо ингээд амар том бүх юм нөгөө нэг бид нар ч юу нэгтэй зураг гэдэг чинь бол ер нь бол оюухан зардаг газар тий интеллиженс нэг скил ур чадвар зардаг ийм газар байгаа гэдэг. Гэтэл н ур чадвар гэдэг ийм оюухан скил гэдэг юм маань өөрөө хямдраад хүн болгоны гар утас руу очиод ингээд нэг юм за 120 кредит гэлдэг чинь баг 30 цаг чи 3600 цаг заадаг юм чинь зүгээр хэдэн минутанд бүгдийг хийлэгдэг ийм нөхцлүүд үүссэн ч юм уу те. Энэ үед одоо бидний энэ явж байгаа модель бидний энэ мэрэгчлэлт бэлтгэж байгаа мэрэгчлэлтэнгүүдэд нар маань одоо дахиад эргээд нэг том зоригтой өөрчлөлтүүдийг бас хийхгүй бол манай нөхцөл байдал бас нэлээд тийм хүнд болохоор юм байгаад байгаа. Таны ярьж байгаас харахад их сургууль чи өөрөө бизнес тийм ээ. Тий. Хүнд ийм мэдлэг өгдөг, интеллиженс өгдөг бизнес. Энэ бизнесийн процессыг өөрөө харах хэрэгтэй. Дахин харах болчиход байгаа. Тэгж болчиход байгаа тийм. За ямар хаанаас эхэлнэ гэж та бодож чи юу вэ гэж бод. Харин тийм гот ингээд сургуулиуд тэгэхээр бас гадны сургуулиуд бас хийгээд эхэлчих. Тэгээ гол нь ерөөхдөө нэг юм хитэн ийм зарчмаар явд юм байна. Нэг AI бас нэг ингээд их сургууль руу орж байгаа нэг том давуу тал нь бол ийм болж. Танд бас нэг ийм кейс бас байсан байж магадгүй. Ингээд нэг юм хүмүүс ингэж ингээд надад нэг айгүй сайн багш ингээд таарлцсан. Тэрнээс бол тэр хүн бол надад ингээд нэг юм те математик намайг дурлуулсан юм аа гэдэг ч юм уу те. Эсвэл энэ хүн намайг ингээд одоо хими ч юм уу физикийн ингээд те ямар гоё юм бэ? Ямар тэр нэг гоо сайхан мэдрүүлээд би энэ лөө ингээд орсон. Намайг ингээд айгүй гоё дэмжсэн ч гэдэг юм. Ингээд юм амьдралын том нөлөөлсөн бас тийм азтай хүмүүс байдаг тийм багш нар. Тэгэхээр AI бас нэг гоё юм нь сургалтын юм руу орж байгаа юм. Сургалт болгоныг яг тийм кастомайз буюу таны нөгөө нэг суур мэдлэг те таны одоо явж өнгөрүүлсэн туршлага тэгээд нөгөө нэг когнитив чадвар юмыг хүлээж авах ойлгох чадвар тэр болгон дээр чинь суурилсан яг тийм хүн болгонд одоо яг тэр нөгөө нэг амьдралын өөрчлөлтөд тэр багшийг бий болгох энэ боломж бол бий бол бүрдсэн байлаа. Нөгөө нэг багш нэг профессор орж ирээд 200-300 хүнд масс хичээл ордог, масс лекц уншдаг биш. Яг хүн болгонд ийм personalize болсон тийм дараагийн шатны одоо сургалт бол ерөнхийдөө үндсэн нь одоо цаашаа хөгжлийнх нь хандлага болоод ингэ явж байгаа юм л. Тэгэхээр mass education биш. Яг ийм education гэх. Тэгээд бас нэг зүгээр гол бас нэг сургуулиуд ашиглаж байгаа нэг юм маань нэг ийм онол байт юм байна л да. Ямар ч ийм хүнд сэдэв байсан. Хангалттай хэмжээгээр ингэ жижиглээд ингэ тайлбарлах юм бол хинч түүнийг юу ойлгох боломжтой гэдэг юм аа. Тэг яг тэрэн дээр тулгуурлаад бүх амар хэцүү сэдэв топикууд чинь ингээд яг нөгөө хүнийхэн дуршлага нөгөө мэдж байгаа юм дээр нь тулгуурлаад янзаар тэрийг ойлгуулах хэмжээгээр хувиргадаг. Тийм одоо сургалтын одоо хандлагууд бас их сургуулиудад нэвтрэх маягаар ийм том ажлыг ямар том ойлголтыг ийм тодорхой хэсэгт хуваах юм бол тэр нэлээд амархан байна гэдэг шиг тий. Тэгэхээр таны ярьж байгаа юм дотор за 300 поток гэж ярьдаг. 300 оюутан авсан нэгдүгээр курсын оюутнуудын дунд 300 оюутны дунд математикийн хичээлийг орохгүйгээр ингээ хэсгэлээд тусганд нь орох техникийн боломж бий боллоо гэж хэлж байна тийм үү? Тий. Тэгмээс нөгөө хүүхдүүд чинь өөрсдийнх нь нөгөө түүхээсээ хамаарад янз бүрийн мэддэг шалбартай хүүхдүүд байгаа шүү. Сайн сургууль, даруй сургууль. Тэгэхээр энэ бүхэн чинь ийм хичээлийн сургалтын процессыг чинь айгүй жижиглчихлээ шүү. Тэгээд яаж нэгдэхгүй буцаагаад яаж тэрний нэг хэмжээс нь юу болох юм? Өөрчлөлтийнх нь эсвэл алд амжилт. Тий, ерөнхийдөө ингэ гэсэн. Ингээд бас нэг хүмүүсийн бас нэг холддог юм ингээд сургалтын бизнес чинь нөгөө хичээл заах биш сургах нь байдаг байхгүй.
Тэгэхээр энэ жишээл заах чинь бол амар амархан. Тэр хүмүүс юм сурах нь амар хэцүү. Тэгэхээр бид AI юунд ашиглах вэ? Яаж энийг хүнд ойлгуулад цаад учрыг нь ойлгоод сурах вэ гэдэгт илүү ашиглах боломжтой болчихж байгаа. Тэр нь нөгөө хэцүү топик чинь айгүй жижиглээд сонирхолтой хэлбэр яг өөрийнх нь түүх мөхтэй жишээл одоо хөдөөний хүүхд байх юм бол юу гэдгийг те мал аж ахуйтай холбоотой сэдвэр ч юм уу тэрийг ойлгуулж тайлбарладаг гэх мэтчлэн ийм тухайн хүний давуу сул тал дээр нь тулгуурч тэр ойлголтыг ойлгуулж чадах тэр давуу тал нь гэсэн үг. Тэгэхээр эцэстээ бол яг нэг сургалтын эцсийн зорилгоо бол хамаагүй үр дүнтэй биелүүлэх тэр нөхцөл бүрдчихэж байгаа байхгүй. Тэгэхээр ямар ч хүн ийм тэгэхгүй нэг юм нэг гайгүй нэг хүлээж авах нь ч юм уу эсвэл тэгэхээр наадах чинь оюутан хүн гэдэг чинь одоо бол харьцангуй ялангуяа масс лекц үед бол зүгээр л нэг тийшээ орсож байгаа багшийн мэдээлэл очиод байна шүү дээ. Тий. Энэ тохиолдолд одоо илүү ийм харилцсан, ярилцсан нөгөө хүнийхээ фидбакийг бодлыг явцыг авсан тийм мэдээлэл. Тэгэхээр хоёр тал нь идэвхтэй оролцож жинхэнэ шүү дээ. Тэг ин идэвхтэй тий. Ялангуяа одоо тэр мэдлэг авахын хоёр тал нь идэвхтэй оролцсон гэсэн үг тий. Гэтэл нөгөө оюутан чинь бас AI-гаас мэдээ гэсэн юм багшаасаа гадна өөр авч эхлэн шүү дээ. Тэг ин. Тэгэхээр яг ийм тохиолдолд багшийн үүрэг нь юу байх юм? Ахаа. Ерөнхийдөө ийм байна. Хүмүүс ингэ харж байгаа. Энэ тохиолдолд багшийн үүрэг нь илүү жоох нэг юм коучинг гэж ярьдэн шүү тий. Коуч аа. Тий. Илүү нэг юм учиргүй нэг факт дахиж давтаж ярих биш. Тий. Тэгүн гутаа уцаа нь хурааж яснаа шалгалт аваад томьёогоо шийдэлж үуч гэдэг юм уу тийм утгаар биш. Илүү коучинг гэдэг нөгөө хүүхдүүдэд дэмждэг. Чи бол тасалжуулагч авьяас та тий тасалжуулагч маягаар илүү тэгж явах юм байли. Тэрнээс биш контент өгөх утгаараа биш. Тийм тэгэхээр тэгж тэрийг илүү нөгөө нэг юм цааш нь хөгжүүлдэг боломжийг нээдэг нэг ийм маягаар тэгээд AI-д нар нь болохоор зөвхөн нөгөө нэг контентоо янз янзын сонирхолтой хэлбэрээр хүмүүст өгдөг ийм болно. Дээрээс нь бас яхаа бизнесийн сургалтын дээр нэг орж ирж байгаа юм нь юу гэхээр зөвхөн танхимд биш яг бодит амьдралын бодит проблемыг шийдэх маягаар тэр нэг туршлагыг олж авдаг. Бас тийм юм руу шилжиж байгаа. Тэгэхгүй бол одоо энэ онлог бол ингээд хүссэн хэмжээгээр оюутнууд зөвөр авчиж байгаа. Ийм тохиолдолд чинь бид нар яг нэг практиктай илүү холбогддог. Яг энэ бодит асуудлуудыг шийдвэрлэдэг компаниудтай холбоод компани дээр байгаа асуудлыг багшийнхаа удирдлагын доор тэр компани асуудлыг шийдэнгээ өөрөө туршлага олж аваад юмаа сураад тэгээд өөрхөн Монголынхаа зах зээлийг ч гэсэн бас ойлгоод ингэж яв холбогдох ийм боломжууд нэг. Нөгөө талаас нь үзье. За Монголд юу бүтээж бид нар мөнгө төгрөг олох вэ гэдэг асуудал. Монгол хүмүүсийн зүгээр хоол хүнсний хэрэгцээ энэ төр бол нэг хэрэг. Гэтэл энийг тэр хэрэгцээгээ хангахад энэ глобал болт нэг ийм даяарсан ертөнц болсон учраас Монгол хүн машин авахдаа Америк хүн, Герман хүн яг авж байгаа шиг машин авахыг бодож байгаа шүү дээ. Авж байгаа тийм үү? Одоо адилхан бенз авж байгаа, адилхан юу вэ? За дараа нь эдний чи оронд ийм дронтой такси гарч иж магадгүй байна. За дараа нь ийм жолооч машин гараад ирнэ. Тэгэхээр нөгөө хүний чинь өөрийнх нь одоо хэрэглээний орчин өөр болмогс нөгөө хүний чинь боловсрол шал өөр болохгүй бол тэрийг удирж чадахгүй болчихгүй яах вэ? Ихэнх юм англи хэл дээр явж байгаа тэрийг монгол хэлээр яаж оруулах вэ? Гэх мэт тэр нөгөө юм суурь боловсролын бүтцтэй өөрчлөлт орохгүй бол ABC-гээ яваад иж болохгүй нь шүү дээ. Тэгэхээр энэтэй холбоотой энэ дээр ямар өөрчлөлт орох юм бэ гэхлий. Гэхдээ суурь боловсролын төвшөнд тий бас бүр үнцээр өөрчлөх хэрэгтэй юм байна. Би зүгээр хамгийн ихний юм бол ядаж одоо яг суурь боловсролын ерхий боловсролын багш нарын цалин нэмэх хэрэгтэй юм байлээ. Багшгүй явж байгаа. Манайх чинь бүр ингээд үндсэн бүр концепц нь байхгүй явж дээ шүү дээ. Одоо тэрэн дээрээ хүртэл ингээд нэг ажиллаад чадварлаг хүмүүсийг бэлдээд тэр нь бол энэ боловсролчин улс орны хөгжлийн гол үндэс нь байгаад байгаа. Тэгэхээр энэ дээр бид нар чинь ингээд нэг юм зоригтой ажиллаад том анхаарлуудыг тавихаас энэ хүмүүсийг цуглуулахаас бол би бол яг эхлэх юм байна гэж бол хараад байгаа. Тэгэхгүй одоо ингээд одоогийн байдлаар чинь нэг юм бараг хийх хүмүүс олдохгүй тэгээд мэрэгчлийн бос хүн багшилж болохоор ч юм шиг бүр тийм болоо бүр амар мэрэгчлийн бос болгоод ингээд яваад байдаг. Тэр хандлагыг бол сургуулийн орчны шаардлага нь өөр болох гэдэг ш. Нөгөө хүүхд чинь тэр мэдээллийг бол ханаас ч авч байгаа. Харин тий. Тэр мэдээллийг аваад өөрөө боловсруулах чадварыг өгөхгүй бол одоо угаасаа хүмүүсийн залуучууд ялангуяа 5 хоц уншихгүй байгаа. Харин шуурдан зөвхөн үйлбэр уншаад их нарийн юм асуух юм за одоохон гэж байгаа шууд очиод ийм байж тэгээ хүмүүс хэлж байгаа. Тэр нөгөө толгойд нь тогтоох сурах процесс явагдахгүй шүү дээ. Харин тий. Сурна гэдэг чинь зөндөө олон нейронууд уулзж тий.
олон дахин давтагдж байж тэгээд мэдлэг гэдэг нэг юм нейроны холболт бий болж байгаа да. Тэгэхээр тэр нейроны холболтгүй хүмүүс гараад ирэх юм бол чи илүү амтан талдаа болох гэдэг шүү. Харин тий. Тий. Тэр амар аюултай. Тэгээд гол нэг юм хэлээ. Тэгээд амтан талдаа гэснээс нөгөө одоо бид нар чи ингээл энэ 2-3 сая жилийн турш хүн төрстэй бичнээс ингээл хамгийн амжилттай спешиз болоод бид нар чи ингээл энэ дэлхий дээр ялгаад гараад ирсэн. Эний чи гол үндэс нөгөө тарих байдаг. Гэтэл одоо эргээд энэ болгон чинь энэ тарих гэж гал сураа болсон юм чи одоо илүү ажиллахгүй болгох баг тэр хандлага руу орох бас ийм аюул байгаад байгаа. Гэхдээ ер нь бол ийм л юм. Жохон нэг ийм түүс талаас нь илүү ашиглах. Тэр арга барилыг л хүмүүс цуулгах оюутан байна уу те 10 жил байна уу бүх төвшөнд нь. Саяхан бид нар цахим бичиг үсэг тайлагдсан уу гэдэг асуу. Digital literacy гэдэг дэлхийд даяар ярьлаа тийм 20 жил ярьж байна. Тэгээ ялангуяа энэ нөгөө мэдээ дамжуулах хурд нэмэгдээ 2G, 3G, 4G, 5G гэдэг мэдээлэл том файлаараа киногоороо маш хурдан дамждаг болчихлоо шүү дээ. Тэгээд ийм нөхцөл байдалд чинь ахаад нөгөө тэр чадварыг ажиллах, чадварыг бий болгох буюу ер нь энэ цахим хүн төрөлхтөө одоо 2 хуваагдчихад байгаа. Хамгийн баян орн ч гэсэн 2 хуваагдчихад байна шүү дээ. Бичиг үсгийн тайлэгдэлт нэг хэрэг. Одоо тэр цахим тайлэгдэлт байна уу үгүй юу гэдгээр нийгэм 2 хуваагдчих гэж. Тэгээ ялангуяа энийг авахгүй голдуу настай авчир хүмүүс ч юм уу ингээд энэ ч улам хоцрогдоод байгаа байхгүй хоёр нийгэм чинь. Энэ мөнгө төгрөгийн асуудал биш. Орлого зарлагын асуудал биш. Тэр интеллектуальны оюун санааныхын төвшин ингээд хоёр тийш яваад өгдөг шүү. Өнөөдөр ч гэсэн одоо ингээд интернет руу орж юм авж байгаа хүн тэрийг мэдэхгүй компьютер ажиллуулж чадахгүй хүн хоёр ч одоо нэг нь гэрэлд нэг нь өдөр нэг нь шөнө амьдраад байгаа юм шиг болоод байна шүү. Тэгэхээр энийг ялгааг бүр багаас нь гаргах үүднээс сургалтын процесс нэгдүгээр за ерөнхий боловсролын сургуулиуд өөрчлөлт орё гэж ярьж байна. Хоёрдугаар одоо ихтэй сургуулиуд маш хурдан энэ рүү орчихгүй бол чиний өнөөдөр орж байгаа оюутан ямар ажилтаа болохоо мэдэхгүй төгсөх нь байх шүү гэж хэлэх гэж байна тийм үү. За гуравдугаар яг тодорхой танай сургууль санхүү эдийн засгийн сургууль дээр ямар манай сургууль дээр гэж хэлээ тийм ээ. Манай сургууль дээр энэ санхүү эдийн засгийн сургуулийн ийм анги нээсэн байна те entrepreneurship and innovation те шинэ бизнес буюу шинийг санаачлах гэсэн анги нээгээд та тэрийг хариуцсан профессор. Та нар юу хийж? Бид нар одоо ингээд ер нь бол хандлага ийм болоод байна. Тэгээ AI энэ орж ийн гэдгийг хараад тэгээ энэ жилээс entrepreneurship инновац ангийнхаа мастерын хөтөлбөр дээр илүү нөгөө нэг AI powered буюу одоо бүх энэ entrepreneurship-тэй холбоотой үйл ажиллагаануудыг өөрөөр entrepreneurship гэсэн бизнес эрхлэх гэсэн үг. Тэгэхээр энд одоо хөрөнгө мөнгө босгох, санхүү тооцоогоо хийхтэй зах зээлтэй харилцах, хэрэглэгчтэйгээ холбогдох гэдэг бүх процессүүд чинь баг найд ганц хүн дээр ингээд тулгуурладаг. Энэ урд нь бол айгүй тийм хэцүү байдаг байсан бол AI entrepreneurship бас айгүй тийм юугаар нөлөөлж байгаа, давуу талаар нөлөөлж байгаа. Тэгэхээр анх удаа яг тийм соло entrepreneur бие дааж жинхэнэ утгаараа одоо бизнес эрхлэгч болох тэр боломжууд бүрдэж байгаа. Заавал нэг IT-ийн хүнээс хамаарал нэг вебсайт хийхээр нэг хүн байх шаардлагагүй. Одоо бүх тэр ажиллагаануудыг чинь бүх тэр процессын зүйдийг AI ашиглах юм боломжтой болж байгаа. Тэгэхээр бид нар энэ процессуудыг AI ашиглаж яаж шийдэг вэ гэдгийг бас манай энэ хөтөлбөрт ингээд энэ жилээс ингээд давхар зааж оруулж ирж байгаа гэсэн. Тэгэхээр яг юм хүнээс хамаарахгүйгээр илүү бага нэг нөөц боломжтой, илүү бага төсөвтэй ийм бизнес эрхлэгчид байдаг ийм хүмүүст яаж энэ AI-ыг одоо ашиглаж энэ бүх асуудлуудаа шийдэж болох юм бэ? Яаж илүү бага задлаа хийж болох вэ гэдэг утгаар нэг орж байгаа. Бас нэг юм нь бас нэг ингээд AI-маас entrepreneurship нөлөөлдөг бас нэг хандлага нэгж байгаа маань. Одоо ингээд жишээд одоо ингээд хамгийн их энэ AI-д өртөж байгаа нэг ажлын салбар нэг код чингууд байгаа байхгүй юу? Код мод бичдэг хүмүүс маань. Эдгээр нэг том компаниуд ингээд масс юм халтууд болоод тэгэнгუთ энэ хүмүүс маань дахиж нэг мэрэгчлээ солих юм шаардлага гарч ирдэг тий. Тэгэхээр за ер нь бол одоо бүгд би хоороо бизнес эрхэлсэн дээр юм байна гэдэг юм сонголт руу орж байгаа. За тэгэхээр тэр үед нь бас бид нар бэлэн байх юм зорилготойгоор бас энэ хөтөлбөр маань бас нэг том давуу тал болж ингэж бас ингээд орж энэ дээр чаддах гэдэг шүү дээ. Энэ химлээ ухаан энэ бүхэн чинь бидний тархины бодох шийдвэр гаргах чадварт л нөлөөлж байгаа шүү дээ энэ чинь тийм үү. Энийг хурдсаж байгаа өгөөжтэй хурдангийн смарт айгүй олон алдаатай байж болох тарих шийдлээс аварсан юм хийх гэдэг шүү. Гэхдээ тэр ямар ч мундаг хөгжлөө гэсэн
хүн гэдэг амьтан чинь тодорхой бүтээгдэхүүн хэрэглэнэ, ууж идэнэ, унтана, баяр цэнгэлнэ. Тэгээ энэ бүхтэн зориулсан бүтээгдэхүүн тэргүүл хэрэгтэй болно тийм. Ямар ч гоё гарч ирсэн гэсэн хувц өмсгөл яваад үлцгээ явахгүй шүү дээ. Хоол идэн, сайн хоол идэхийг болно. Буюу бизнесийн энэ бүх энэ үнцнийг бүтээх тэр процессын өөрчлөлт явагдах болохоос бүтээгдэхүүн бол байх юм байна. За одоо энэ бүтээгдэхүүний дараа нөгөө маркетинг гэдэг шал өөр хэлбэрээр байж байна тийм үү? Консюмер хэрэглэх дээрээ бас тийм дараал нь ямар гэдэг. Тэгэхээр одоо таны энэ бизнесийн энэ ангиуд чинь яг энэ бүтээгдэхүүн продуктыг бүтээгдэхүүнийг бий болгож байгаа процессд нь өөрчлөлт яаж хийх вэ? Яаж эффектив хийх вэ гэдэг тийм хичээл орох юм уу? Тийм. Ер нь бол бид нар entrepreneurship процесс гэж нэрлэдэг. Тэгэл шинэ бүтээгдэхүүн үйлчлэгээ хөгжүүлээл түүнтэй холбоотой санхүүжилтаа босгоол тэгээд нөөцөө бүрдүүлээд үйлдвэрлэлээ эхлүүлээд зах зээл рүү гаргана ч гэдэг юм уу. Энэ үе шаттай энэ бүх процесс зэн холбоотой бүх мэдлэгийг одоо энэ манай хөтөлбөр маань олгодог. Сайн шат дамжлагын эсвэлгүүд алгасахгүй шүү дээ. Алгасахгүй. Гаргана тэр процесс бол байж байна. Маркетинг хийх үе. Тэр болгоныг л илүү нөгөө нэг хүнээс хамаарахгүйгээр AI оролцуулж яаж хийх вэ гэдгийг л бид нар одоо зааж эхэлж байгаа гэсэн. Тэгээ бас нэг юм зөв анзаарсан юм юу гэхээр ер нь ингэдэм байл л да. Манайд одоо ингэ мастер сурж байгаа хүмүүсийн чинь үндсэн зорилго нь за нэг жоохон скейл ап хий, за нэг шинэ юмар өөрийгөө цэнэглэе те. Би чинь нэг юм хамгийн сүүлд сургууль усад 10 жил болчлоо одоо нэг өөрийгөө шинжилье гэдэг. Ийм үе ирсэн байдаг. Тэгэхээр одоо цаг үед AI-г яаж ашиглахыг ажлын байранда яаж ашиглаад илүү одоо нэг бүтээмжтэй байх вэ гэдгийг заахгүйгээр бид нар одоо скил ап хийх ямарч боломжгүй бас болчиход байгаа. Тэгэхээр хүмүүсийн тэр нэг юм өөрийгөө шинжилээ, шинэ юмтай үзье гэж бодож байгаа энэ хандлага дээр нь бас бид нар зориулаад ерөнхийдөө та ингэж хийдэй шүү те. Одоо жишээлбэл борлуулалтын дээр бол бид нар ингэж хийж болно те. Шинэ бүтээгдэхүүн үйлчлэгээ хөгжүүлэх судалгааг бид нар AI-г ашиглаж яаж хийж болох вэ? Бүх талынхаа юмнууд дээр AI-г ашиглах юг давхар одоо орж эхэлж байгаа гэсэн. Хуучин боловсролын чинь ингээд аваад энэ саяын бидний ярьсан нөгөө мастер постградуэйт энэ доктор гэж явдаг юм дараалаараа шат дараалаад ингээд ахдаг байдаг шүү дээ. Тэгэхээр одоо AI орж ирснээс хойш энэ бол тасралтгүй эскалатор шиг процесс болж хөрч шүү дээ. Шиг явах тийм. Буюу хүн өдөр болгон сурахгүй бол бид хосорчих гээд шүү дээ. Технологи чинь. Тэгээд сурахгүй байж байгаа нэг юм авчаад тэрүүгээр амьдарч байгаа дахиад нэг юм аваад ингээд явах процесс өнгөрчтэй тийм үү? Тэгмэгц одоо өрсөлдөөн гарч ирнэ. Тэгэхээр хин таны саяын ярьсан юмнуудыг хурдан түргэн сурна. Тэр хүн тэрийг илүү болгоно доо тийм. Тэгэхээр энэ өрсөлдөөн талаасаа яаж харж байна та? Яг хөдөлмөрийн зах зээл хөгжлийн талаасаа юу? Тэг ерөөхдөө тэнгууд ч одоо байгууллагууд маань дахиад инженеринг хийгээ процессоо шинжилээд тэнгууд илүү энэ чинь бүтээмжтэй хийж чаддаг тэр хүмүүс нь үлдэх магадлал нэгсэн. Эсвэл илүү бүтээмжтэй хийж байгаа бол чи дахиад өөрийнхөө овын бизнесүүдийг хийх ч юм уу те тэр боломжууд чинь нэмэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр өөрөө л ер нь бол AI чинь бол бүтээмж сайжруулах те хурдыг хэсгэх efficiency те productivity-д зориулсан юм байгаа даа. Тэгэхээр эн чинь өөрөө одоо хөдөлмөрийн зах зээл дээр байгаа хүмүүсийн хувьд хамгийн чухал одоо юм болоод хувирчиж байгаа. Тэгэхээр хоёр юм гарч ирж байгаа. Нэг нь хэрвээ AI бол үнэхээр чадамжаа ашиглаж чадсан хүн болгон бизнес хийх үү? Нэгдүгээр асуулт. Хоёрдугаар асуулт. За бизнес хийхгүй маа гэхэд тодорхой цагаараа ажиллах уу? Хэрвээ тодорхой цагаараа ажиллах юм бол бид хөдөлмөрийн харилцаанд өөрчлөлт орох гэдэг шүү дээ. Одоо ч гэсэн аутсорс нэрээр бид нар зөндөө олон өөрт өдөр болгон хэрэггүй мэргэжийг хөсөнөгөө хэсэг цагаараа ажиллаж байна тийм. Хэрвээ би тийм хэсэг цагаар 3 компанид ажилладаг бол тэгээд надад илүү цаг байгаа би бас өөрөө нэг юм хийх гэдэг шүү. Харин тийм. Тэгээс ийм ажил олгогч авах гэдэг чинь тийм харилцаа чи илүү ийм партнер бизнес хамтарч ажилласан маягаар орохгүй бол тэгээ нэг нь одоо босс болоод нэг нь тэрэндээ биш зүгээр энийхэн төлөө ийм мөнгө авна гэсэн түншийн харилцаанд орох гэдэг шүү. Ажил олгогч тийм харилцаа. Тэгмэгч одоо энэ бидний өнөөдрийг хүртэл тогтсон хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн хууль энэ төрт өөрчлөлт орох гэдэг шүү. Тийм, бараг тэгтих юугаар орно гэсэн үг тий. Тэгэхээр нөгөө төрчин тогтохын тулд нөгөө татвараа яаж авах вэ? Харин тий. Тэгээ 10 компанид ажиллаж байхад 10-аас нь авах уу?
Ханд яг нөгөөнийхээ тэгэл яг хүнээс авч байгаа болохоор нөгөө хүндээ татварч явдаг болохоор хаанч ажилласан бай одоо та энд яасан ч гэсний орлого орж ирж байгаа гэдэг утгаасаа татраа авч. Түр нэг ийм байгаад байлаа. Гол одоо нэг парадокс нь автоматжуулж яваад AI ороод ингээд маасаараа одоо ер нь бол ингээд цагаан загтнуудыг ингээд бөөнөр одоо ажилгүй болох тийм том үед эхэлсэн ингээд явж байна. Тэгээд ингээд үйлдвэрүүд чи өөрөө улам өндөр бүтээмжтэй мөртлөө бага зардлаар бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм боломжтой болоод одоо хятадд бол жишээлх юм бол dark factory гэх тээ бүр AI бүр химэл оюуханаар явдаг факт. Яг нэг ч хүн ажиллахгүй. Тийм болохоор гэрэл засах шаардлагагүй ч юм уу. Ингээ харанхууд үйлдвэрлэдэг. Ингээ яваад ангууд айгүй олон хүн энэ олон тэр автоматжуулалтаас бий болсон энэ мундаг бүтээгдэхүүнийг чихийн худалдаж авах юм. Нөгөө хүмүүс бүгд ажилгүй болсон. Тий. Байдаг. Нэг ийм проблем үүсэх юм байна. Тэгээд дэлхийд сүлдээ. Тэгээд ингээд компаниуд ч юм бол хамгийн үр ашигтай. Ер нь бол яг ингээд нэг компани эрхэлж байгаа хүмүүсийн хувьд хамгийн хэцүү нөөц чинь хүний нөөц байдаг тий. Байнга асуудал гаргадаг. Байнга тэр чинь тордож ингэх хэрэгтэй болоо. Тэгэхээр тэрнээс айлуулах хамаарал багасгах тэр боломжийг бол компани хамгийн түрүүнд ашиглана. Ингээд эрэнгуут хүмүүс нь байхгүй болоод байдаг. Тэгснэ бүтээмж нь сайжраад байдаг. Тэгэхээр тэр өндөр бүтээмжээр бий болсон бүтээгдэхүүн үйлчлэгийг яг хэн хэрэглэх юм. Тэнд нь бахан ажилгүй хүмүүс, орлогогүй хүмүүс үүсгэхээр энэ нийгэм чи яг яаж амьдрах вэ? Universal income буюу одоо хүн болгонд хоолундын нийт наацхийн мөнгийг шууд өгчөө гэж. Харин тийм. Тэгээд тэд нар зараад тэгээд дуусахаар тэгээд нөгөө мөнгө ингээд дуусахгүйгээр сар тодорхойсон нөгөө маньхүү хэмнээд амьдрах юм шиг тийм. Ийм саналыг Elon Musk тавьсан байгаа юм шиг тийм ээ. Хүн болгонд яг адилхан мөнгө өгч тэгээд хэрэглэнэ. Сая тэгсэн чинь одоо манай entrepreneurship хөтөлбөр дээр Францын бас төлөөлөгийн их сургуулиас бас профессор яриад. Бид яг наад гарч яасан чинь Францын бол бас нийгмийн халамж аяга өндөртөө. Хүмүүст одоо цагаач магаач шиг байнга тогтмол мөнгө өгдөг. Тэд нар ерөөхдөө нэг иймэрхүү загвар туршсан юм байна. Тэгсэн чинь хүмүүс нь ямар ч амьдрах итгэлгүй болоод бүгдөө зарим нь архичин болоо те ардаа хамх руу ороод хүн чинь бүр ингээд юм хүн биш болчихсон юм шиг чаленжгүй болоод өөр ингээд мөнгө өгөөд тэгээд архичин болчих. Өө ингээд юм ямар ч тэгээд эн чинь болохгүй байна. Шууд ингээд мөнгө өгөхөр чинь энэ болдгоо байна гэдгийг ингээд бид нар бол ойлгосон гэдэг нөхөр ярьчихлаа. Хүн чинь ингээл жил бол цар болгон 2000 евро гэдэг зүг зүгээр ахт нөгөөд. Тэгээ нэг талаас нөгөө талаас таны хэлснээр ингээд бүх юмыг автомат ингээд үйлдвэрлэхэд хүмүүс ажилгүй, орлогогүй, мөнгөгүй. Тэгмэгч юм худалд тийм мөнгөд өгөхгүй юм бол худалдаа авч чадахгүй байхаа зүг энд чинь гэмт хэрэг нэмэгдэж шин. Харин тий. Бусад социалын харт амигч юм уу одоо оноод ингээд тэгэхээр ийм олон асуудлуудыг ийм үр дагавартай болох тийм ажлын тухай бид ярьж шин. Харин тий. Бүр аваанда бол яг олон жил бахал та. Гэхдээ аваанда бол нийгэм бүр тэгж үнцээрээ өөрчлөгдөх одоо яг босгон дээр ирчээд байна л гэсэн. Тэгээд энэ өөрчлөлт маань зөвхөн нэг юм хүмүүс одоо ингээд нэг ChatGPT хараад за ингээд газ нэг маркетингийн план хийлгэж юм уу гал минутын дотор хийлэн гота энийгөө төсөрөөд байдаг. Тэр чинь бол зүгээр л нэг хүн ажлаа хөнгөвчилж байгаа юм байхгүй. А гэтэл энэ процесс маань үнэхээр яг бүр бизнес рүү ороод бизнесийн процесс рүү ороод тэдний бүх үйл ажиллагааг энэ бүтцийн дахин өөрчлөлт ирэхээр үндсээрээ бүр ингээ өөр болоод сая бүр ингээд маасаараа халагдталт ч юм уу те би болоо бүр ингээд эхлэх юм байна. Эхэлж шүү дээ. Одоо тэгж шүү дээ. Тийм. Одоо Европод бүр юу болж байна те. Тэгмэгч одоо авъя гэж байгаа хүн хөдөлмөрийн зах зээлд байгаа эрэлт нь энэ яг ойлгодог мэддэг тий одоо бүр юм шаардаад байдаг. Нөгөө одоо бид нар чинь бүх тийм бэлдэх боломж баг шүү дээ тийм ээ. Бас тэгээд ийм асуудал байгаа л зүгээр бас ингээд анзаарангууд ийм амар том өөрчлөлтүүд ингээд ирчээд байна. Тэгээд энэ дээр бид нар бас янз янзын хөтөлбөрүүд хөгжүүлээд туршаа гэдэг ингээд бодохоор манай одоо энэ төрийн бодлого заа юу. Одоо яам мэдраас айгүй ийм хатуу зохицуулттай. Одоо жишээ бакалавр болохын тулд заавал 100 орон гэрдээд байх хэвээр. Тэгээд 90 минут байх хэвээр 16-7 хоног ийм юм хичээл байх хэвээр. Тэгээд 4 жил одоо маркетинг менежер бэлтэн гэдэг чинь бүр одоо цаг үед бүр арай л урт байхгүй. Одоо 4 жил хэвэндээ явдаг бизнес загвар гэж байхгүй. 4 жил хэвэндээ явдаг зах зээл өрсөлдөөн хэрэглэж хийж байхгүй. Бүр амар уртаа өөрчлөж яхад тэгээд бараг тэр 3600 цаг энэ дотор сурах юм чинь 1 минутанд хийгээд ингээ байж яхад чинь бид нар ингээд арай өөр модель явах гэнхээр төрөөс явж байгаа шаардлагууд амар хэцүү. Сая бид нар докторийн хөтөлбөрөөр шинжилэхгүй юу? 60 хэдэн кредиттэй. Тэг яг ингээд өөрчлөх боломжтой юм баг 20 кредит бусд нь бүр ингээд хатуу хөтлөхгүй яг нэг ямар заацсан ч гэдэг юм. Тэгэд ийм юм байхаар
бас эргээд сургуулиуч нэг инновац их бүтээгдэхүүнээ сайжруулах юм боломжгүй бас. Тэгэхгүй бол магадлан мэдрэмжлийг юу өгөхгүй гэхээр эзэгч авч болохгүй болдог ч юм уу тий. Тэгэхээр энэ албан ёсны дүрм журам дотроо энэ амьдралынхаа шаардлагыг дагаад эндээ нэлээд юм уян хатан байгаад өөрчлөх тэгж ихлэхгүй бол тий бүр тий төрийнхөө төвшин тань ялсан төрөхгүй бол одоо ийм та жишээлбэл таны зааж байгаа хичээл чи одоо ямар ч арам юм биш юм болоод явчлаа шүү. Энэ дотор чи ганц ч AI гэдэг үг байхгүй байгаа шүү. Харин тэгэхээр та чи одоо тэрийг ашиглаад буюу хуучин 3 4 профессор 5 профессор ярих юмыг одоо нэг хүн яриад явчих нь шүү. Харин тий. Буюу тэр мэдээлэл өгөөд ийм юм шүү гэдгийг л өгнөх гэсэн шүү. Өөрөө шинэ мэдээлэл хийхгүй шүү. Тэр чинь шинэ мэдлэгийг дамжуулахтаа л ийм шүүгээд. За энэ та бүхэн ярьж байгаа ажил бол үнэхээр ганц боловсролын салбарч биш. Бүх салбарт бүх хүмүүст хамаатай асар том цунами ирж байгаа байхгүй. Тэгээд тэнд юу ч болоогүй шиг суугаад байж болохгүй. Тэгээд одоо ялангуяа одоо манай хөдөлж эхэлж байгаа юм байна. Хөдөлж эхэлж байна. Тэгээд одоо бидний байгаа аюуг чинь тэр чигээр нь өөрчлөх ийм том нийгмийн өөрчлөлт ирчээд байна. Та том ер нь бол ингээд ийм том их хэллийн дохио болгож бодиттой ажил эхэлж байгаа юм байна л. Санхүү эдийн засгийн сургуулийнхын ийм юм эхэлж байгаа тухайд ярьлаа. Таатай байна. За ингээд бидний ярианаас бас олон сургуулийнхан хүмүүс тодорхой юм болох баг. Хэнийг нь хэлэх ёстой юмыг л хэлээд байна да. Харин тий. За баярлалаа та. Хүнд зэгчтэй өнөөдөр манай де факто нэвтрүүлгийн зочноор санхүү эдийн засгийн их сургуулийн Enterprise by Innovation гэдэг. Энэ болохоор одоо шинэ бизнес эрхлэх сэдвийг хариуцсан профессор, доктор Ганбаатарын Батхуйг оролцлоо. King Tower Apartment Бэлэг улсын Rainiers брендийн шилэн фасадтай. Оршин суугчдад зориулсан 5 тухтай орчин бүрдүүлсэн. Цэлгэр уужим орон зай бүхий 60-аас 154 м2 2-оос 5 өрөөний сонголттой орон сууцнаас төлбөрийн таатай нөхцлөөр худалдан авах боломжтой. King Tower Apartment 6 дугаар ээлжийн орон сууцанда та бүхнийг урьж байна.